Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Ямааны махан халуун дээр нүрээд Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг зөндөөл бичлээ гэдэг нэг комментийн дагуу би уншиж өгье. Нар мэд гэрэлтэх ир ари алаг нүдэн им айр нар хамтран гөргөн. Яа. Нар мэд гэрэлтхнээс хүсэлтийн дагуу хэлж байна. За найруулагчаар Жимбот ажиллаж байна. Манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ Folia Forte 800 фолийн хүчил хамтран ажиллаж байна. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос өрөөтэй Payon цахин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Өглөөний минь дарий сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарв уу? За сая хэлсэн анхаа гэдэг хэрэглэгч YouTube-ийн хэрэглэгчийн дагуу комментиг нь би хүслийг биелүүллээ ингэж бичсэн байна. Зөндөөл бичлээ өгөнд орохгүй болохоор гомдож байна. Гэрлээгээр хүртэл хэлүүлсэн гэсэн. Гэрлээ бол харахын хэлээгүй комментор уншиж өглөө. Нар мэд гэрлдэх ари, ир ари, алаг нүдэн им ари нар минь. Бүү өөрсдөө доош хийсэн хочоо зогсоо. Сүр сүлдэнд муу танаа нэвтрүүлэх тэргүү гоёо сонсогч тунгалаг гэсэн байна. За тэгээд тунгалаг хичээхээр одоо хүсэлтийн дагуу ямар ч нэг удаа дуудлаа цаашдаа одоо яах юм сайн мэдэхгүй байна. За ямар ч гэсэн ийм коммент үлдээсэн байх шүү. За гүнжээ ирэхсгээд манай бас байнгын сонсогч байна. Ингэж багцаар нь богинохон ярьсан сонирхолтой юм байна шүү. Баярлалаа гэсэн байна. Яг хөө бит хоёрын хувьд ингээд дэлгэрүүлж ярих ч юм уу илүү өргөн хүрээний мэдээлэл өгч болох тиймэрхүү тодорхой мэдээллүүд дээр бол төвлөрч яриад за зарим өдрүүдэд бүр мдээгүй байж идэг те. Ийм өдрүүд дээр олон төрлийн мэдээг ингээд бүр хамаж авчирч байгаа л ярьж байна л да. За ер нь одоо энэ бодог ч одоо янз янзаар болж чинь зарим нэг том бодог болдох юм, зарим жижиг олон бодог болдох юм. Тэр жижиг олон бодлыг нь олдонгууд олдцоос хамаарал бид хоёр бодгож ханаад хийд хөргөж өгөндөө. За өнөөдрийн сэдвлөгөө бүгдээр орцгоё. Америк нэгдсэн улсаас эхэлнэ. Ariana Madix гэдэг хайлт Америк нэгдсэн улс 100 мянган хайлтаагаар тэргүүлж эхэлсэн байна. За энэ өчигдөртэй шууд холбоотой юу вэ гэвээс за энэ Love Island гэдэг юм нэвтрүүлэг байдаг юм байна. Их Британаас гаралтай. За энэ Америк хувилбар нь байдаг. За манайхаар бол тэнгисийн иргэд ирэх гэдэг. За энэ одоо нэвтрүүлэг нь 6 сарын 3-нд одоо нээлттэй хийх ёстойсон 40 минутыг хойшлсон юм байна л да. Хүмүүстэй нэрээ буучлаа яагаа гарахгүй байна гэл бөө хүлээлт үүсгэл хүмүүс үздэг юм байна. За тэгэхээр энийг үзэхийн тулд энэ чинь зөндөө фичи үзэсгэлэнт хийж гарал дээр баахан хагас нүцгэн залуучууд л сайхан бие хаатай үзэсгэлэнтэй залуучууд л гардаг ийм одоо нэвтрүүлэг. За тэрийг нь үзэх гэж хүмүүс үздэг юм шиг байна. Гэтэл яг оролцогчдоос нь илүү хөтлөгч нь энэ жил одоо 40 настай Ariana Madix гэдэг энэ хөтлөгч нь олонний одоо нүдийг хужирлаад гэх юм уу олон анхаарлыг татаад гайхалтай харагдаад байгаа юм байна. За тэгээд Ariana Madix гэдэг хайлтынхөө Google Trend-дээр 100 мянган хайлтаар орж ирсэн байна. Халиутар анхаарал татж байгаа зураг нь байна уу? Одоо Ariana Madix-ийн зургийг би харсан чинь 40 настай. За ер нь бол хөтлөгч хийдэг тийм бүсгүй юм бэлээ. Ariana Madix. За тэгээд одоо юу гэх юм 40 настай мөртлөө гайхамшигтай үзэсгэлэнтэй тэгээд оролцогчдоос илүү анхаарлын төвд байгаад байгаа юм шиг байна. Тэгээ яг ингээд юу сая найруулагч тэр нүүд киноны постэр дээр байгаа зургуудын нөхсөн 40-тэй гэж хинч хэлэхгүй юм байна. Энэ тэг хүмүүс ер нь бие их гоё авч явах юм а тий. Ай. За одоо энэ харуулж шүү дээ. Ariana Madix гэдэг энэ бүсгүй. За яг одоо энэ Love Island гэдэг байгаа. Манайх орол тэнгисийн ирэг дээрх энэ нэвтрүүлгийг хөтлөөд бас цуг хөдлөлтөө бас одоо юу гэдэг юм бикини гэдэг баха тий. Бикинитгээ сайхан хөдөлцөөл явж идэг юм шиг үлээ. Тэгээ хүмүүсийг л бүр ай гэж дуу алдуулаад байгаа юм шиг байна. Чийл дуу алдаад байгаа юм шүү. Хүмүүс ярьж ай хийхгүй л хэлээд. Карамба гэл. За дараагийн мэдээлэл рүү орох. За дараагийн мэдээлэл манай ахтай холбоотой. За Америкийн нэгдсэн улсын 47 дахь сүртэй хэлдэг дээ. Ахир нэг магтаж цол молын гоо шиг сүртэй хэлнэ. За. Ерөнхийлөгч тэр бумтан Дональд Трамп маань за одоо тоглох мэдээнд орё заяа. Дональд Трамп маань ингэсэн өчтөр. Одоо ингээд яг Трамп гэд хайх юм бол Трамптай холбоотой сүүлийн үеийн мэдээлүүд яг одоо Google дээр гараад ирэн. Тэгсэн чинь Trump travel ban гэдэг нэр ингээд одоо тэрэн дээр ороод ирлээ л да үг. За яасан бэ гэсэн чинь мань нөхөр чинь ингээд энэ улсууд руу улсуудаас иргэн авахгүй гэдээ албан ёсоор одоо гүйцэтгэх тушаал гаргачих. Зарлиг гэх нь одоо хаашаа чинь тий. За ингээд өөрөө болохоор өмнө нь 2017 онд ерөнхийлөгч байх үедээ исламын шашинтай орнуудын эсрэг бас яг исламын шашинтай орнуудаас одоо иргэдийг хүлээж авахгүй гэдэг бас ийм хориг гаргаад за энэ хоригоос нь болоод Америк нэгдсэн улсын олон улсын нисэх онгоцны буудлууд дээр оюутнууд тий за ингээд
жуулчд. За тэгээ ингээд янз бүрийн хүмүүс ингээд донгоцны буудал дээр нь хоригдоод саатуулагдчихсан бол одоо болохоор энэ хоригоо бүр улам дэлгэрэнгүй болгоод 19 орны эсрэг хориг тавьжээ. За хориг тавьж байгаа нь бас шалтгаантай. Яагаад хориг тавьсан гэсэн чинь за хоёлаа ярьж амжаагүй болохоор энэ амралтын өдрүүдээр өрнөсөн хэрэг баг. Колорадо мужид нэгэн одоо халдлага болсон. Израилийн одоо барьцаанд байгаа хүмүүсийн эсрэг ингээд хүмүүсийн төлөө ингээд хүмүүс жигсэжсэн юм байна. Тэгсэн чинь нэг Египт нөхөр очиод бөмбөг дэлбэлцсэн. Тэгсэн чинь Египт нөхрийг одоо саатуулаад нэмээд Египт нөхрийн гэр бүлийг ингээд саатуулаад албатан буцааж байгаа тухай мэдээлэл ингээд өчтөр бол харагдаад лээсэн л та. Гэхдээ өдөр харагдчихсэн. За энэ үйл явдлаас болоод Америкийн нэгдсэн улсын ард иргэдэд юм халтай, халгаатай, аюултай ийм нөхдүүдийг нэвтрүүлэхгүй тулд одоо 19 орноос одоо иргэд хүлээн авахгүй байх хориг тавьжээ. За би нэрийн дурдъя. Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго улс, Эквадорын Гвинэ, Эритре, Гаити, Иран, Ливь, Сомали, Судан ийм гэсэн улсууд байгаа бол үүн дээр нэмээд Бурунди, Куб, Лаос, Сьерра-Леон, Тонго, Туркменистан, Венесуэл гэсэн улсуудыг багтаасан байна л да. За энэ чинь одоо ерөөсөө нэг цагийн өмнөөс трендэлж эхлээд одоо нэг цагийн дотор 20,000 хайлттайгаар ингээд шууд топ тренд рүү ороод ирсэн юм шүү дээ. Тамам travel ban гэдэг. 17 оны одоо тэр нөгөө нэг бан одоо хориг дээр ихэвчлэн исламын орнуудын эсрэг тавиад тэгээ ислам бан гэдэг одоо үгээр явж исэн юм байна л да. Тэгсэн чинь энэ удаагийн 19 оронд нь одоо 9 заяа дандаа Африкийн орнууд. Тэгээ Африкта бүр одоо нөгөө өнгөт тарьснууд дийлэх зохилсон орнууд байгааг нь бас ингээд нөгөө мэдгүй ингээд нөгөө одоо хэвлүүч ингээд мушгин гуйлах ч юм уу те өөрсдийнхөө ингээд үзэл бодол редакц ингээд үгээ бичсэн байдаг шүү дээ. Жишээ нь энэ хоргийг одоо өнгөт тарьсны хориг гэж харах жишээ нь ингэсэн байна л да. За хамтран ажиллаж танилцуулаад гэх юм манай нэвтрүүлэгтээ Folio Forte 800 за фолио хүчил хамтран ажиллаж байна. За энэ гааг зарим нэг хүн энийг гаагээ идээд исэн байлээ. Тэр хүн яг өөдөөс араа сууж ин л та. Ийм савлгаатай болохоор нь би нэгийг аваад идчихээд уншихгүй сайхан шууд идсэн. Энэ ямар сони амттай гааг гэж ажиллаад идсэн. За жирэмсэн идсэн. Folio Forte ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг зөвлөдгөө. Гэхдээ хүүхэдтэй болохыг хүсдэг гэр бүлүүд ч бас хэрэглэхэд хэрэгтэй. Ялангуяа амьдралын энэ чухал үед Б витамин, D3, йодын эрдэс бодисыг зохих хэмжээгээр хангах нь онцгой чухал байдаг. Жирэмсэн болон хөхүүлүүд энэ бүгдийг хангахын тулд олон төрлийн тэнцвэртэй хоолт, эрүүл амьдралын хэм маягт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. За тэгэхээр Folio Forte-г хийзээ хэр удаан уух ёстой вэ гэдгийг хэлж өгье. Жирэмслийн бэлтгэлийг оновчтой болгохын тулд гэр бүл төлөвлөж ихэдтэй л уул зүгээр юм байна. За Folio Forte 800 мг фолио хүчил агуулдаг. За дээрэс нь витамин B9, за D3, витамин B12 гээд йодын өсний нэмэгдэх хэрэгцээ бүгднийг ингэж цогцоор хангадгаар онцгой юм байна. Тэгээд бас энэ одоо Folio Forte-г жирэмсний 12 дахь 7 хоногийг дуустал хэрэглэхийг зөвлөдгөө. Тэгэхээр жирэмсний 13 дахь 7 хоногоос хойш хугацаанд фолиог хэрэглэж эдгээр шимт хижээлийн хэрэгцээг хангах боломжтой. Хөхөөр хооллож байгаа няраа хөхт зөвхөн эхийн сүнд агуулгадаг шимт хижээлийг авдаг болохоор бас фолиог хөхөөр хооллохоо болох хүртлээр хэрэглэх нь зүйтэй байдгаа гэж. За тэгэхээр Folio Forte-г юунаас NG United Pharma хамтран оруулж ирж байгаа юм байна. MG United албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Та бүхэн Facebook page-с NG United гэдэг дэлгэрэн пэйж нэгээ лайк дараа дэлгэрэнгүй мэдээллээс аваарай. За тэгээд одоо Facebook дээр нэ NG United гэсэн тий. За ингээд A Farm сүлжээ эмийн сан болон бусад бүх эмийн сангуудаараа судалгаалагдж байгаа шүү. За утасны дугаар хамтран ажиллах дэлгэрэнгүй мэдээлэл утсаар авъя гэвэл 77 тэгтэг 81 66 гэдэг дугаар заавараа 77 тэгтэг 81 66. За Folio Forte дотроо түрүүн хэлсэн фолио хүчил агуулдаг. За жирэмсний витамин гэж авна. Витамин B12, D3, за йод гэд шаардлагатай бүх эрдцүүдийг дотроо агуулсан цогц юм байгаа шүү. Манай нэвтрүүлэгтээ Folio Forte 800 хамтран ажиллаа. Баярлаа. Баярлаа. За Арай алнаа, арай ална гэж шүү. Яс би юу болцсон. Би жирэмсний витамин гаа гэж уугаа яваад байгаа юм. Би тэгэл ямар сонин амттай. Гаа гэж. Тэглэж үзэл дээ. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл Fusarium graminearum гэдэг ийм хайлт. Ёстой.
ёстой сонин нэр байгаа. За, Harry Potter-ийн шившлэг юм аа? За, баг тийм Wingardium Leviosa гэдэг шиг л сонсогдож байна. Fusarium Graminarium гэдэг ийм хайлт. За, энэ одоо мэдээж хэрэг шинжлэх ухаантай холбоотой латин гарлын үг байна. Энэ хайлт Америкийн нэгдсэн улс 50,000 хайлттайгаар тэргүүлж байна. За, яагаад гэдэг нь цаана бас нэлийн адармаатай асуудал үүссэн юм. За, яасан бэ гэхээр энэ Fusarium Graminarium гэдэг бол маш аюултай мөөгөнцөр юм байна. За, энэ мөөгөнцөр бол ер нь их тийм их одоо буудай болон бусад арвай гэх мэт хөд газар тариаланы ургамлуудад халдварладаг ийм төрлийн мөөгөнцөр юм байна. За, энэ ингээд ургацыг багсгадаг ер нь маш их хохирол одоо оруулдаг ийм маш хортой мөөгөнцрийн төрөл юм байна. За, энэ мөөгөнцрийн төрлийг хилээр Америкийн нэгдсэн улсад оруулахын тулд маш нарийн дэг журмын дагуу оруулж ирдэг. Тэгсэн чинь за Америкийн нэгдсэн улсад ажиллаж исэн хятад хоёр эрдэмтэн нууцаар оруулж ирэх гэж оролцсон. Тэгэд газар дээр баригдсан. Ургацыг нуудах гээд хорлож ийн гэсэн үг юм уу? Үгүй энэ хоёр ууг нь бол одоо мэдгүй. Тэрийг нь бол одоо сайн мэдгүй. Ямар ч гэсэн энэ хоёр ууг нь эрдэмтэн юм байна. За хятад хоёр эрдэмтэн, Америкт амьдардаг хоёр эрдэмтэн эрдэм шинжилгээний зорилгоор оруулж ирэх гэж оролдож исэн юм шиг байна. Яагаад тэгэхээр Юн Чан Чан гэдэг энэ одоо эрдэмтэн Мичиганы их сургуульд одоо лабораторид ажилладаг. За тэгэд өөрийнхөө удирдлагад ордог Зүн Нён Лю гэдэг хүндээ хятадаас энэ Fusarium Graminarium гэдэг энэ одоо юг дээжийг оруулж ирэхийг загсан юм байна. За гэхдээ оруулж ирэхдээ энэ чинь нэлээд ингээд нөгөө мэдээлэлээд ийм юм оруулж ирлээ гэдэг нарийн процедур донд оруулж ирэх байтал энэ юу цагаад талаад энэ юу вэ гэж асууж юу мэдэхгүй гэд мэдэн бодсон гинэ. Мэдгүй. Тэгснэ яванда үгүй би нэг оруулж ирэх гэсэн юм а гэдэг хүлээн зөвшөөрсөн гинэ. Өөрөөр хэлбэл энэ ер нь бол агротерроризмын бүтээгдэхүүн гэж үздэг. За улс орнуудыг хориглоёг бол Америкийн нэгдсэн улс бол хөдөө аж ахуй маш их хөгжсөн. За тэр нь маш их орлого олдог том салбар. Ер нь Америкийн нэгдсэн улс тийм бусдаас хараад бус байдаг шалтгаан бол одоо хөдөө аж ахуйн бас томтой бас холбоотой. Тийм учраас энэ хөдөө аж ахуй агротерроризмын эсрэг нэлээд нарийн тийм хууль залтуудтай ерөнхий дэг журамтай протоколтой байна. За энэ дотор байдаг нэр Fusarium Graminarium агротерроризмын бүтээгдэхүүн гэж үздэг. Олноор нь оруулж ирэх юм бол хөдөө аж ахуйд нь хэдэн тэрбум долларын хохирол амсуулах боломжтой энэ бүтээгдэхүүн хоёр хятад нууцаар оруулж ирэх гэж оролцсон. За тэр нь баригдаад за энээс болоод хүмүүс за энэ одоо яагаад ийм юмнаас болж одоо яадгийн те баримтчилтгийн нэгдүгээрт зүгээр л ингээд нууцаар оруулж ирүүл ийм аюултай бас бүтээгдэхүүн байдаг юм уу ийм мөнгө байдаг юм уу гэд хүмүүс бас сонирхоод хайгаад байгаа юм байна. За том зургаар юу том зураг л гэж байна. За ер нь ийм одоо суралцах надад бодсон юм нь манай Монголд яг ингээд Путин иржсэн Владимир Путины айлчлалаар иржсэн санаж энэ Монголоос мах авна гэж ярьж байгаа л яг удаагүй нисцснийхэн дараа хэдхэн 7 хоногийн дараа Монголоос шүлхий гарцсан. За. Тэгээ ер нь ингээд нөгөө ер нь за бид нар сайн мэдгүй штэ. Маш нарийн юм байт юм байна. Америкийн нэгдсэн улсаас авах нь ялангуяа хөдөө аж ахуйн хамгаалалтаа гаднаас ямар юм оруулж ирж ийн яаж хийж ийн гэдэг маш нарийн хяндаг болж дорж байгаа. А тэнгууд манад бол янз янзын улсыг хорлыг өршүүлхий ч юм уу янз янзын байдлаар ингээд хорлж болдго юм байна гэдгийг бас сурмаар юм байна. За эднээс бол одоо голчлон одоо хүнд бас холддог их хортой тийм мөөгөнцрийн төрөлтэйгээд энэ хоёр одоо хятад байцагдал байж байгаа юм байна. За худал мэдүүлэг өгсөн гэдэг асуудлаар за тэгээд дээрэс нь зарим бичиг баримтууд худлаа мэдүүлсэн болж таарж байна энэ хоёр. Цэвэндор жочор хуйг гэж сонсогч бичсэн байна. 2 хоногийн өмнө манайд бас ургамлын өвчин үүсгэж мөөгөнцөр оруулж ирэх оролдлого хийгээд баригдсан байсан гэж шүү. Оо бас үе эднес ч одоо хаасайг одоо ийм ургамлын мөөгөнцөр ингээд оруулж ирэх юм бах та. Сони юм тий. Би бүр анх удаа ийм юм байдаг сонсоол энэ дангаа сууж байгаа байхгүй юу? Харин тийм тэрийг нь би бас одоо анх удаа тэгээд бүгд тэр юм мөөгөнцөр үнэхээр тийм аюултай тийм байд. Энэ бууцааны юун дээр толгой дээр нь ингээд өвдөлтөнд яачдаг юм наалдчихдаг. Тэгээд тэр нь одоо ерөөсөө бүр тэр чигээр нь арчих боломжтой гэж байна. Ерөөсөө устгах боломжтой гэж үздэг гинэ. Тэр олноор нь ингэж тарж өвдөх юм бол халдварлаа дахиад явчих юм байна л да. Найруулагч өгж байгаа зурган дээр жишээ нь одоо энэ тариан түрүү гэх юм уу нэг яг тиймэрхүү одоо ургамал дээр нөгөө мөөгөнцөр чинь халдаад ингээд баг багаар ингээд идээд өхүүлж байгаа нь харагдаж байна л да. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл өчтөр орой би энэ мэдээллийг хараад энэ яг маргааш тренд дээр орж ирэх байхаа гэд хүлээжсэн. За тэгсэн чинь ялтч ороод ирлээ. Гэхдээ энэ харамсалтай мэдээлэл. Би тэр өчтөр орой уншичаад ингээд нэг тийм
зэвүү дургу хоёр зэрэг хүрж байгаа юм л та. За Пакистан улсад болсон хэрэг. За тэгээ Пакистаны Исламабад хотод Сана Юсаф гэдэг их хөөрхөн охин байдсан байна. 19 настай энэ охин Instagram дээр 500 гаруй мянган дагагчтай, TikTok дээр 1.1 сая дагагчтай. Бүр инфлюенс том инфлюенсер юм байна. Маш том инфлюенсер нөө хурган бол биш байгаа байхгүй юу. Тэгээд одоо TikTok дээр ямар бичлэгүүд хийдэг вэ гэхээр ингээд нөгөө дуу дагаж дуулаад ингээд амаа өлгөө дуулаад байдаг шүү дээ. Липсинг хийгээд ам барина гэдэг үлээ. Тийм ам барьж дуулдаг ийм бичлэгүүд хийдэг. За гоо сайхан тэ амьдралын хэм маяг гэл яг л нөгөө нэг оруулдаг бичлэгүүд хийдэг ийм хөөрхөн охин байж. Одоо найруулагч зураг нөхөр маш хөөрхөн охин байгаа заяа. Гэхдээ даваа гарагт нэг зэвүүн амтан заяа. Энэ охиныг гэрийнх нь гадаа 2 удаа буудаад амь насын хүн өчгсөн. Ёо. За хин хөнөөчвөө гэд ингээд Пакистан дээрээ шуугаад яагаад Сана Юсафыг ингээд хин хөнөөчв яач юу гэд шуугсан чинь Сана Юсаф гэдэг энэ охиныг ингээд шүтэн биширдэг 22 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Саид Али Насир Ризві гэдэг нөхөр заяа. Сана Юсаф ингээд онлайнаар ингээд юм бичээлсэн юм байна. Би чамд сайн хайртай дуртай хоёлоо үер хийж гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар холбоо тогтоох гэдсэн охин болохоор татгалцсан хариугаа мэдээж өгсөн. Үгүй тийм чи 19 настай охин тэгээд энэ чи Пакистан чи ямар шашинтай байлаа те нэг онлайнаар хүнтэй танилцаад байхгүй шүү дээ ийм том инфлюенсер чинь. За тэгсэн чинь энэ залуу өөрт нь татгалцсаныг ингээд хүлээж авч чадахгүй шууд гэрийнх нь үүдэнд хүлээж агаад амь насын хөнөөд цухтчихсан. Ямар юм бэ? Харин тийм тэгээ ингээд 22 нас өмнө нь бүхэл бүтэн амьдрал байж хат ийм хэрэг болчдөг. За тэгээд мэдээж Пакистан дээр за энэ залууг болохоор Исламабад хотоос 320 км зайтай байдаг Файсалабад гэдэг хотоос бол баривчилсан. Тэгээд одоогоор л тэгэл Пакистан дээр яагаад гэл ингээл шуугаал одоо энэ залууг бол үнэхээр үзэн ядж байна л та. За дэмжиж ажиллагчаа танилцуулаад тийм манай нэвтрүүлгийг 100 модын хотын зүрхэнд орших 5 дух Тансаг гэр Central Garden Business Residence дэмжиж ажиллаж байна. Төв аймгийн А зэрэглэлийн бүсэд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн Central Garden Business Residence төслийг танд санал болгож байна. Бүрэн судгамал хийцтэй, металл шилэн хослсон орчин үеийн гадна фасадтай, зис голн цэвэр усны уян хоолойтой нарны эрчим хүчээр нийтийн эзэмшлийн хэрэгцээг хангах ухаалаг шийдэлтэй улсын сургууль цэцэрлэг болон эмнэлэг дэргэдээ Төв аймагт хамгийн анхны luxury буюу бизнес зэрэглэлийн орон сууц юм. Оршин суугчдын хэрэгцээг хотхон дотроос хангах ухаалаг шийдэлтэй зэрэг олон шинэлэг 5 тухыг хангасан давуу талтай эрүүл цэвэр агаарт хамтдаа амьдрий оройдоор дэлгэрэнгүй мэдээллийг 76 70 гэдэг дугаараас авах юм байна. 76 70 95 62 манай нэвтрүүлгийг 100 модын зүрхэнд орших 5 дух Тансаг гэр Central Garden Business Residence дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүүгээ оръё. Дараагийн мэдээлэл бас тийм таатай мэдээ биш байна. Whitney Decker гэдэг хайл 50,000 хайлтайгаар бас Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. За Whitney Decker гэдэг хүн бол Peyton Evelyn Oliver гэдэг 3 охины ээжээ. За энэний нөхөр 32 настай Travis Decker гэдэг юм хуучин зэвсэгт хүчин алга бажсан хуучин халагцын цэрэг байгаа. Энэ хоёр бол хоорондоо 22 онд 7 жил хамтран амьдарсны эцэст салсан юм билээ. За ингээд салсны дараа хүүхдүүдээ нэгэндээ яаж одоо харах уу, хүүхдүүдтэй яаж уулзах уу гэдэг чинь маш нарийн зохицуулдаг юм байна. За тэгээд аавд нь бол хаяа аав нь ирж одоо охтууд аваад охтуудаа цаг үеийн цаг одоо өнгөрүүлдэг байсан. Тэгээд гол нь аав нь гэргүй, орон гэргүй болсон. За юунаас бол санхүүгийн бас маш их асуудалтай болоод санхүүгийн асуудал нь яваандаа ийм юунд ороод ирсэн юм байна. Ийм сэтгэл зүйд нь нөлөөлж эхэлсэн юм. За энэнийг бол одоо эхнэр нь уг нь ажигласан байдаг юм байна. Whitney Decker гэдэг энэ бүсгүй ажиглаад нөхөр нь бол одоо асар хамгаалагч аав байх чадваргүй байна гэж уг нь харж исэн боловч яг хуулийнхаа дагуу харах ёстой, өгөх ёстой болж таардаг. Тэгээд нэг удаа энэ одоо цэргийн хүмүүрдлээ цэргийн одоо агуулгах дотор мартаад охиноо мартаад унтаад орхицсан баг. Эцэг одоо буумо оролдоод одоо зэвсгийн агуулгах дотор буумо оролдоо өөрийгөө буудаж болно. Маш аюултай нөхцөлд ингэхэд нь ууг нь сануулж хэлсэн. За ингээд ялгаагүй аав нь 2025 оны 5 сарын 30-нд энэ 3 охин авахаар ирсэн. Аваад буцаж ирээгүй. За тэгээд юу болсон бэ гэсэн чинь энэ 3 охин бүүн асуудал болоод тайгдчихсэн чинь энэ 3 охин насарсан байдалд олдсон. Аав нь бүрлэгцэн. Амар юм бэ ёо. Яаж байгаа юм бол охтуудыг гадуур нь толгоог нь ууд баглаад бооцсон байсан. За ингээд одоо их тийм муухай л одоо мэдэн л да. Тэгээд энэ одоо олон нийтийг цочирдуулаад Whitney Decker гэдэг ээж их нэрийг хайгаад за энэ хүнд зориулсан бас сэтгэлийн дэмжлэг болох гээд
ийм хандивын аян өрнөд байгаа юм байлээ. Одоогоор GoFundMe дээр 397 мянган доллар цуглуулчаад энэ их зүйг нь дэмжиж гинэ гэд энэ эмэгтэйтэй холбоотой яаж хандив өгөхтэй холбоотойгоор юухаар орж ирж байгаа юм байна. Трендээр орж ирж байгаа юм байна. Яа, нэстэ хөөхөн охтууд шүү дээ. Ямар харамсалтай юм бэ тий. Энэ сэтгцийн л юм байгаа. Сэтгэл зүйд нь нөлөөлсөн сэтгцийн юмд нь орсон гэж одоо үзэж байна тий. За дараагийн мэдээлэл рүү орох уу? За тэгээ. За дараагийн мэдээлэл за энэ бас одоо яг саяхыг бодоход гайгүй л дээ. Гэхдээ нэг тийм маргааны асуудал бол орж ирсэн байна. Хейли Бейли гэдэг нэр тренд дээр ороод ирсэн. Би нэг харсан санагдаад энэ ч одоо хэн блэ? Би таньдаг хүн байна мэн гэж би таньдаг гинэ. Би мэддэг хүн гэж бодохгүй юу? Тэгээ ингээ хайгаад үзсэн чинь нөгөө алдарт одоо Disney чинь нөгөө Ariel гээд усны гүнж гаргасан шүү дээ. Усын дагинтай хүүхэлтэй киногоо гаргахад өнгөт арьстай Ariel гарч ирээд нэг бөө шууган болоогүй. Энэ чинь одоо 2021 үлээ 22 онд шүү дээ. За яг энэ одоо өнгөт арьстай усын дагны дүр тоглосон энэ жүжигчин бүсгүйтэй холбоотой нэг мэдээлэл тренд дээр орж ирсэн. За жүжигчин ерөнхийдөө бол яг ийм төрлийн мэдээлэл ерөнхийдөө ховор байгаад байдаг. Ямар мэдээлэл вэ гэхээр за энэ одоо 25 настай Хейли Бейли гэдэг жүжигчин маань DDG гэдэг нэртэй рэпер залуутай одоо ингээд нэг гэрт ороод хамтран амьдраад хүүхэдтэй болсон юм байна. Хүүхэд нь одоо 17 сартай гэхээр нэг ой 5 сартай мó да тий. Ой 5 сартай хүүхэдтэй болоод энэ хоёр салсан. Салсны дараа өнөөдөр яагаад ингэ тренд дээр ороод ирсэн бэ гэхээр DDG гэдэг рэпер нь шүүхэд хандсан. Энэ Хейли Бейлигээс хүүхдээ аммаараа нэгдүгээрт хоёрдугаарт ингээд хүүхэд аваад олон улсад аялах тал дээр нь хориг тавиад өгөөч. Ингээд хүүхдээ минь уулзуулахгүй байна буюу ээж нь ингээд нөгөө хүүхдээ минь уулзах эрхийг хязгаарлаад байна гэж ийм хориг тавиад өгөөч шүүхэд хандсан юм байна л да. За тэгээд одоо би яг People сэтгүүлийн юг сайтыг хараа сууж байна. People сэтгүүлийн зүгээс одоо Хейли Бейлитэй холбогдох гээд оролцсон боловч ямар нэгэн хариу комент бол хийлээгүй. Гэхдээ яг энэ үеэр болохоор одоо энэ залуу болохоор ингэж байна л да. За энэ эмэгтэй сэтгцийн хувьд ямар нэг өөрчлөлттэй байх магадлалтай одоо тий. Яа өөрийгөө ингэж удаа дараа ингэж гимтээж исэн амнасаа ингээ те юутг гэж оролдож исэн. Ийм болохоор одоо хаалоо гэдэг энэ одоо бяцхан хүүг маань ингээд надад ингээд аваад өгөөч. Энэ эмэгтэй одоо ингээ те ямар нэг юм болоход хүүхэд маань амь насанд нь ингээд одоо халдчихж магадгүй байгаа болохоор би айж гинэ гэдэг ийм мэдээлэл хийсэн юм байна. За энэ чинь одоо саяхан л одоо энэ Лусын дагийн чинь саяхан гарсан кино чинь тэгсэн чинь энэ жоох охин бүр том болоод ээж болоод бүр салт баахан амьдрал өрнөсөн биз дээ тэр хооронд. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл бас тийм таатай мэдээ биш байна. Их Британд 20,000 хайлтаагаар New COVID variant гэдэг хайлт орж ирлээ. За энэ бүр таатай байтугай бүр муухай мэдээ нэ бүр. За их муухай мэдээ. За ковидын одоо вирус бол яагаад яваад байгаа юм байна л да. Ингээд хувьсаал яваад байгаа юм байна. Одоо омикрон гэдэг бүр дотор энэ чинь олон төрөл болсон. Омикрон дотор хувьсаад яваад байгаа. Омикрон дотроо дахиад омикроны доторх нь NB181 гэдэг шинэ одоо ийм одоо ковидын хувилбар гарч ирсэн байна. За энийг бол Nimbus гэж нэрлэдэг байгаа юм байна. За энэ Nimbus гэдэг одоо ковид одоо Хятад, Индик, Таиланд, Америк нэгдсэн улс, Их Британи, Австрали зэрэг улсуудад нэлээд олон тараад байгаа юм байна. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэлээд анхааралтай энэ талаар ажиллаж байна гэж байгаа. Хана гэсэн бэ Хятад энэ Хятад, Индик, Таиланд, Австрали, Америк нэгдсэн улс, Их Британи, Австрали. За энд байгаа манайхан байвал бас болгоомжлох нь шүү дээ тий. Тийм. За тэгээд алтаа зүгээд. За Nimbus гэдэг одоо энэ хувилбар нь омикроны дараагийн хувилбар нь бол нэлийн хурдан тардаг, халдварладаг, эмгээрээ маш онцлог юм байна. Үнэхээр хурдан юм тараад байгаа. За тэгээд энэ хурдаар бол ерөөсө 2025 оны 1 сараас эхлээд тарж эхэлснээр одоогоор 22 одоо улсад тараад байгаа. За нийт одоо хүн амын 10.7% нь ингээд яачаад байна. Тарчаад байна гэсэн байдалтай. За гэхдээ Nimbus-ийн нэг онцлог нь бол тийм одоо илүү хүчтэй өмнөх ковидуудыг бодвол илүү хүчтэй хоруу чанар ихтэй зүйл бол ажиглагдахгүй байгаа. Нэг онцлог нь бол маш хурдан тардаг, их тарах, амархан ийм хөлбөр байгаа. За энийг одоо тусах юм бол хоолоос өн ядрах юм байна. Ханиа. За тэгээд халуурна. За тэгээд ийм нус их гойжно гэсэн иймэрхүү одоо юунуудтай шин чанарууд ажиглагдах юм бэлээ. За тэгээд Индик, Таиланд бол одоогоор 257 мянган хүн өвдөж 52 хүн нас орчод байгаа юм байна. За яг энэ хувилбараас Nimbus гэдэг хувилбараас за Америк нэгдсэн улсад бол одоогийн мэдлэр 20 одоо тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. За гэхдээ энийг бол ихэнхдээ хүмүүс зүгээр үзүүлэхгүй л байгаа болохоос ш
энэ их онгоцны буудал дээр л үзэл хорь илэрчээд байгаа юм байна. За тэгээд мэдээж хэрэг магадгүй дахиад нэг давалгаа жижиг давалгаа гэж яриад байгаа. Ковидын жижиг давалгаа эхэлж магадгүй гэж одоо сануулж байна. Тийм учраас вакцинд анхаар маск зүүж эхлэх, за гараа сайн угаах, за тэгээд байн өөрийгөө юг тестийг аягүй сайн ашиглахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөд байна л доо. Энэтхэгт ковид дэгдээд хүмүүс үхээд эхэлсэн гэж сув дундрах битсэн байна. Мөгийн бас битсэн байна. Манайд ч байгаа байх уу ковид би хоолой барьдаг ханаад хүрээд хэдэн сар болж байна. Бүрэн идэхгүй юм гэдэг чинь. Яа би энэ мэдээг уншиж зүгээр идэхийг хүсэхгүй байна. Харин би одоо болов. Зүгээр яг ингээд за тэгээ гайгуулэл хөдөл гэж гээл ерөөсө бүр хүлээж авч нийлэхгүй байгаа тань. Энэ ковид бол яг намайг ингээд тий амьд хүн болоод амьдэрсэн жилүүдэд ингээд тулгарсан хамгийн тодорхойгүй нөхцөл байдал байсан яг үнийг хэлэхэд нэг тийм айдас хүчтэй. Тийм. За одоо гайгуулгаасаа дараагийн мэдээлэл рүү оръё. Тэнгэр заяатай да бид нар. Яа. За дараагийн мэдээлэл рүү оръё. За бид нар одоо ингээд Их Британий одоо өмнө нь хатан хааны гэр бүл гэж ярьдаг байлаа. Одоо бид нар хааны гэр бүл гэж ярьж байна. За тэгвэл хааны гэр бүлийн яг ингээд дотоод амьдрал яаж одоо тэр хувийн амьдрал гэсэн үг шүү дээ. Яаж өрөндөх талаар бид нар нэг тийм айхтар ойрын тийм дурсамж ч юм уу ингээд авч ирсэн мэдээлэл зураг хүрэг бол байдгүй. За бүр одоо энэ одоо хаан болчиход байгаа Чарльзыг бүр хүүхэд байхад нь одоо гэр бүлийнх нь нэг тийм гадаа одоо Букингемийн ордныхоо гадаа нэг тийм наралж байгаа бичлэг нь бол цацагдчихсэн юм билээ. Би хожуу олж үзчихсэн. За тэгвэл одоо Их Британий хааны гэр бүлээс ерөнхийдөө зайгаа бариад гэхээсээ илүүтэйгээр бараг жоохон гадуурхагдаад холдчиход байгаа Сассексийн гүн одоо Харри болон гүнгийн ахуй Меган Маркл нартай холбоотой мэдээлэл цацагдсан. Тэгэхээр Меган Марклийн хувьд болохоор яг нэрээрээ тренд дээр орж ирлээ. 43 настай жүжигчин бүсгүйн хувьд одоо гүнж өөрийн охин одоо гүнж Лилибетийн 4 настай төрсөн өдөрт зориулаад Instagram дээр пост хийжээ. За энэ постн дээр одоо хүмүүст хааны ингээд тий удмын хүмүүсийн ингээд тий дотоод хувийн амьдралын талаар ингээд нэг үзэх тийм боломжийг хамгийн сүүлийн үед олгож байгаа хүн болж байгаа юм байна л та. Одоо жирэмсэн ингээд эмнэлэг дотор бүжиглж байгаа бичлэг нь байгаа. За тэгээд тэр охиныхоо ингээд нөгөө нялх охиноо ингээд хунтаж хаарыг твэрсэн өөдөөдөөсөө ширтэлж байгаа зураг. За тий өөрөө Меган Маркл охиноо твэрсэн иймэрхүү зургууд нь байна. За тий охин нь бол 4 настай байна. За энэ хоёр чинь 2018 онд гэрлээд 2019 онд хунтаж арчи төрж исэн. Өвгөн хүн гэсэн үг. За тэгээд одоо энэ 4 нас үрж байгаа охин чинь 2021 онд төрсөн юм уу та. Ингээд Меган Маркл чи өөрөө Америкийн жүжигчин тийм үү? Миний их дуртай Suits гэдэг цуврал тоглодог байж байгаа. Хунтаж Харритай тий Харритай дотносоо танилцаад ер нь ингээд гэрлэн суухан тодорхой болоод Suits-с тэр дүр алга болж ирсэн шүү дээ бүр. Тий. Одоо болохоор ялч ингээд нөгөө эмнэлгийн орны хажуу төрөх төгцсөн энэ Меган Марклийн жирэмсэн зураг мурга өөрөө оруулсан чинь хүмүүс их шуурал үзээд байгаа юм байна л да. За Бат Эрдэнэ шуураа ингэсэн наад ханиад чи Монголд ороод ирсэн. Би барыг тусчгаад байх шиг байна гэж бичсэн байна. За Бэхтрүүл коллеж яг л хоолой барьсан ханиа чи ялахгүй байж байгаад л үхэлд хүргэх үедээ гэсэн байна. Амар юм бэ. Би айжгүй шнэ мэдээлэлтэй. За хамтран ажилласаар танилцуулах юм манай нэвтрүүлэгтээ Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonos. За Payon аппликейшнийг гар утсандаа суулгаад хизээч хаанаас ч хүссэн газараас онлайнаар гэрээгээ байгуулаад 5 сая төгрөг хүртэлх зээлийн хялбар авах боломжтой. Хамгийн гоё нь одоо ингэдэг штэ. Зээл авчих юм бол яг авсан өдрийнхөө тий сарын дараа төлөн ч юм уу тийм гэрээтэй байдаг штэ. Тэгэх юм бол Payon-ийнхан болохоор зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. Нэмээд 30 сар хүртэлх хугацаагаар авч болно. За Payon бол яг энэ өөрийнхөө амьдралд шуурах хамгийн гол нь хурдан шийдэх боломжтой хурдан мөнгө гэмт хэрэг болох тохиолдол байх ёстой зайлшгүй аппликейшнуудын нэг. За Payon бол та хэрэг утастай бол утсан дээр Google Android-тай бол Play Store-оос iPhone-тай бол одоо App Store-оос Payon татаад авах хэрэгтэй. За тэгээд энийг аваад яах вэ гэхээр 6 хүртэл хуан төлөх боломжтой. Одоо аваад хуан төлөх жишээ нь үйлчлэгээтэй. Тэгээд энэ олон төрлийн хувилбарууд байгаа. Түрүү хэлсэн ари маань хизээ буцаад төлөх өдрөө өөрөө сонгож байгаа зээлийн лизингийн үйлчилгээ автомашины зээл байгаа. За дээрээс нь 75 сая төгрөг хүртэлх зээлийг гар утсаар авах боломжтой. Буюу Payon-оор та орон сууц барьцаасан зээлийг авах боломжтой. Ниймээд бизнес он хэмээх шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа. Ийхүү Payon бол ерөөсөө ямар онцлог байна, ямар хэрэгцээ тэр болгонд нь бүтээгдэхүүнүүдийг гаргаад хөгжүүлж явуулж байгаа бүх төрлийн ийм юу шүү санхүүгийн үйлчилгээ багтсан ийм таныг
одоо халаасандах санхүүгийн туслахтай нэ тэ. За шинээр бизнес эрхлэгч болж байгаа стартап одоо стартапаа эхлүүлж байгаа хүмүүстэй зориулаад гаргаж байгаа бизнес on гэдэг шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Тэгэхээр Payon аппликейшнээрээ 50 сая төгрөг хүртэлх зээлээ цалин мал бизнес зэрэг өөрийн боломжтой бүхий л орлогоороо судлуулад 5 минутанд л шийдүүлээд авна. Тэгэхээр Payon TBF гэж тавил аль биесний Facebook пэйж нэгаа за мөн Instagram пэйж хуудастай Payon official гэж тавил гарч ирнэ. Аль биесний веб хуудас нь бол 5bogdfinance.com. Та утсаар мэдээлэл авъя гэвэл 75 33 11 11 гэдэг дугаар руу залгах юм байна. 75 33 11 11. За хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос өрөөдөө Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За одоо бикс нэвтрүүлэг үргэлжлэн дараагийн мэдээлэл рүү оръё. Ийм хайлт Германд орж ирсэн байна. Кёлн Бомбе гинэ. Кёлн Бомбе. За Кёлн гэж Германы хамгийн баруун талд байдаг. Рим мөрөн дээр байдаг алдартай юм хот байдаг. За энэ хот бас Дайны 2 дугаар дайны үед бол нэлээд бас Дайны талбар болж ирсэн. Америкийн нэгдсэн улсын цэргүүд энд нэлээд олон бөмбүүдэ тесрэх бөмбүүдэ үлдээсэн байт юм байна. За ерөнхийдөө бараг сүйтгэгдсэн хот шүү дээ тухайн үедээ тий. Тухайн үедээ за тэр хэр их сүйдснийг нь бол би сайн уншиж байгаагүй маань. Ямар ч байсан Кёлн бол нэлээд тийм бас бөмбөгдөлтөнд өртсөн юм уу бөмбөг бас нэлээд сурласан. Тэгэд сүүлж яасан бэхээр Кёлн хотын одоо хотод барилгын ажил явж исэн чинь баахан бөмбөг олцсон. Хуучин одоо 2 дугаар дайны үед Америкуудын үлдээсэн бөмбөг. За энэ тэгсэн мөртлөө 80 жилийн дараа байгаа мөртлөө энэ одоо бөмбөг 31 бөмбөг олдоод энэ тесрэх магадaltaй байна. Тэгээ энэ одоо найруулагч зургийг нь өгж ин л доо. Маш том бөмбөг шүү дээ чинь. Маш том бөмбөг харин тесрэх бөмбөг да. Өчигдөр 2024 онд л 31 бөмбөг олдсон юм байна. Ер нь олдоол байдаг юм байна. Тэгээ сүүлд бас нэлээд хэдэн бөмбөг олдсон. За ингээд 20 мянган хүнийг хамарсан ийм юу хийсэн. Нүүлгэн шилжүүлэх ажил хийсэн. Дьюц гэдэг дүүрэгт нь нүүлгэн шилжүүлэх ажил хийгээд энэ одоо бөмбөгийг нь аюулгүй болох ажиллагаа явагдаад байгаа юм байна. За тэгээд энэ нь бол одоо 1000 метрийн буюу километрээр хайж байгаа бүх хүмүүсийг аюулгүй байдлаар авч нүүлгэн шилжүүлэх ажиллагаа томоор нь хийгээд байгаа юм байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд нь оролцож байгаа хүмүүс нь яасан зоригтой вэ те? Би одоо гэртээ газын билетийг асахаараа хүүхдүүдэд нөгөө өөрөөгөө хөгөөчдөө шүү дээ. Энийг яж үтгэх гэж бодоод тэг чи энд ингээ ямар ч хамгаалтгүйгээр байж идэг. За тэгэхээр германчууд бас бөмбөг нь ямар учиртай яасан хаагуур одоо нүүлгэн шилжүүлэлт энэ чинь зарим хэсгийг ингээ хаагаад гудамжийг хаачаад байгаа юм байлаа. Хаана хаацсан байгаа яаж байгаа ингээл бас сонирхоод байгаа юм байна. За дараагийн мэдээлэл. За тэгээ. За Жини энд Жоржиа хэдэн цагаас гарч эхлэх вэ гэдэг хайлт ороод ирсэн байлээ. Тэгээ би энэ цувралыг ингээд Netflix дээр зөндөө харсан. Би өөрөө үзээгүй л дээ. Үйл явдлын хувьд болохоор 31 настай нэг эмэгтэй гарна. За энэ эмэгтэй маань өөрөө 16 таа төрсөн, 15 таа төрсөн. Тэнгүүд 16 настай охинтой гэсэн үг шүү дээ. Өсвөр насндаа төрсөн ийм том охинтой ийм эмэгтэй. За тэгээд бас 9 настай хүүхдээ. За тэгээд хүүхдүүдээ ингээд хамгаалахын тулд юу хийхэд бэлэн маш сүхэтэй, маш ийм сэргэлэн ийм бүсгүйн тухай энэ бүсгүй тохиолж байгаа үйл явдлуудын талаар гаргадаг энэ цуврал маань 2 улирал гараад Netflix дээр хит болоод хүмүүсийн улирал одоо энэ киног нь үзэж жүжигчдтэй бүр ингээ хайр зарлсан гинэ. Жини Жоржи гэдэг нь ээж охин хоёрын одоо нэр шүү дээ. За ингээд одоо болохоор 3 дахь улирал нь яг өнөөдөр буюу 6 сарын 5-нд цацагдаж эхэлж байгаа юм байна. Тэнгүүд хүмүүс хэдэн цагаас тавигдах юм бэ гэж хайгаад байгаа юм байна л та. Чи одоо чи ийм төрлийн кино сонирхож үзэх үү? Хайста мэдгүй. Би л өстө үзэхгүй юм бэлээ. Би нөө нээж үзсэн л дээ ингээ эхлүүлээд тэгсэн чинь орохгүй харан буцаагаар авцсан гэхгүй. Гулгцсан гэхээр шүү дээ. За энд ингэсэн маань ундрал болд Кёлн хотод сурч ажиллаж байлаа. Намайг сурч байхад бөмбөг олддог байсан, зам хаадаг байсан гэд. Ер нь тийм байнга олддог юм байлээ. Нэлийн олон нийт ямар их бөмбөг вэ? 2.7 сая тонн тесрэх бөмбөг үлдээсэн байж таарсан. 2.7 сая тонн. Оо наа чин бүр 2 дугаар дайны үед тэгэхээр бас нэлийн бөмбөг зэсэг би тэг эргээд бодлоо. Би Кёлн бас нэг сар байсан юм аа. Тэгээд их гоё хот. Тэгээд энэ тэргээр бахан сухалсан. Бөмбөг дэсгүүдэр л яваад ямар аюултай юм бэ гэж сүлдэс нэлийн бодлоо. Тэнгэр заяатай. За дараагийн мэдээлэл рүү оръё. Бас Германаас нэгэн сонирхолтой бас тренд орж ирсэн байна. Madeline Tracker гэдэг хальт орж ирсэн байна. Madeline-ийн тухай мэдээлэл хүргэжсэн те. Madeline гэдэг онгоц. За энэ одоо
За газын зураас тусламж хүргэх гээд Мадлен нэртэй онгоц тусламжийн гараас унгахаар оцсон. За энэ Грета Тунбергтэй онгоц мөн үү? Харин тийм энэ одоо Мадлен гэдэг онгоц дээр хин байгаа нь бас их сонирхолтой. Нэлээд олдортой бас нөлөөлөгч хүмүүс, инфлюенсер хүмүүс байгаа учраас хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм байна. За Мадлен онгоц, за хүүхдүүд зориулсан гурил, будаа, за тэгээ янз янзын уургийн бэлтгэл, сүү гэх мэт одоо хүүхдүүдийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл за одоо памперс гэдэг энэ бүтээтгүүнийг аваад жижиг Мадлен онгоц инхүү газ алуу хөдөлсөн. За ингээд одоо 7-онд очих юм бэлээ. Тооцоогоор бол энэ одоо Катания гэдэг грек одоо юу хавьяас гарсан Мадлен онгоц хаана явж байгааг нь хянах боломжтой байна. Бид нар яг одоо хаана байгааг нь хянах боломжтой юм гэсэн үг шүү дээ. Шууд одоо бол албаар ингэж хийж байгаа. Ягаад гэхээр Малтаас ч юм уу эсвэл одоо өөр газараас тусламжийн гараас унгах гэдэг газын зурвас руу очихоор Израилд оруулахгүй байгаа. Энийг бөмбөгдөөд юм уусгал хөөгөөд бариад байгаа. За тэгэхээр энэ байдлыг нь бас олон нийтийн анхааралд хүргэх зорилготой юу? Ямар ч байсан Мадлен гэдэг онгоц өөрийнхөө хаана байгааг олон нийтэд нээлттэй харж байгаа. За тэрийг нь одоо германчууд за ер нь ганц германч биш Европын олон улсаар Мадлен гэдэг хайлт тэргүүлж орж ирсэн байлээ. 20,000 хайлтаар Германд бас орж ирсэн. Энэ нь хүмүүс за одоо яг Мадлен одоо ойртоход өгч гин үү 6 сарын 7 болж гин үү дунд нь юу болж гин цаг хугацаанд очих нь үү гэд хүмүүс хараад хянаад байгаа юм байна. За одоо ингээд газын зурваст бол үнэхээр аимшиг нүд талтмаар үйл ажиллагаа болж байгаа. Ерөөсө плакат буюу бүслэлт хийсэн. За ингээд 2.3 сая хүнтэй энэ газар ойролцоо 90% нь одоо өсөглөнд одоо ингээд нэрвэгдээд байгаа тун хүнд байдалтай байгаа энэ газар бас тусламжийн гараас унгах гад олон нийтийн хүмүүнлэгийн байгууллагад тусламж өгье гэхээр тэрийг нь бас хориглоод байгаа. За дараагийн мэдээллийг би хүргэж амжих болов уу? Амжих баха. Гинэ. За дараагийн мэдээлэл бас Германаас би хоёлаа өндөр ярьсан юм шиг Германаас бас трендүүд их орж ирлээ. За Германы хөл бөмбөгийн шгшээ багийн тамирчин энэ хүнийг бие мэдж ийн гэхээр одоо хөл бөмбөг сонирхчод маш сайн мэдж байгаа. Бастиан Швайнстайгер би зөв уншиж байна уу? Швайнстайгер. За энэ үнтэй холбоотой тренд бүр ялц дээгүүр ороод ирлээ. Яасан бэ гэхээр одоо тий хөл бөмбөгийнхаа карьераа ихэнх хугацааг Баерн Мюнхен багт өнгөрүүлсэн. За Германы лигт 8 удаа төрүүлсэн. 2013 онд Champions League төрүүлсэн. За 14 онд би түрүүн чамаас суусан те дэлхийн аваргад төрүүлсэн яг энэ залуу одоо 9 жил хамтран амьдарсан эхнэрээсээ салжээ. Эхнэр нь өөрөөс нь өндөр юм биш те. Тийм ээ нөө. Йоо, Швайнштайгер ч бас ихэнх том бий те. 183 см гэжсэн. Би гэхдээ эхнэрийн нэм өндрийг анзаарсангүй л те. Эхнэр нь ажид нуусан. Швайнштайгерт нь бол нэлээд биерхүү бас тоглогчтой. Тэгсэн чи эхнэр нь өндөр нас. За эхнэр нь ингээд одоо 9 жил хамтран амьдраад яагаад салж байгаа гэдгээ энэ Германы одоо шар мэдээний Bild гээд сонирн байгаа гэдэг. Энд бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан юм шиг байна. Би орж унших гэсэн чинь нөгөө төлбөр нэхэд тэгээ нөгөө Яруу болохоор би өөр их сурвалжаас ярьж байна л та. За тэр ямар их сурвалжаас ярьж нэхэр Rosenheim 24 цэгдээ гэдэг сайтаас би ярьж байна. За эхнэрээсээ салаад эхнэр нь уучлахгүй гэдгийг мэдгдсэн. Яагаад гэсэн чинь Испани Майорка арал дээр Бастиан маань ингээд нэг бүсгүйтэй маш дотн зугаалаад далайн эргээр ингээд те бүр жаргалтай наргагүй явж байгаа зураг бичлэг нь цацагдаад тэгээд ингээд 9 жилийн хамтран амьдрал нь эцс болж байгаа тухайн одоо германчууд өөрсдөө бичээд эхэлж байна л да том од болохоор. За тун харамсалтай байна. Энд бичсэн байна. Бастиан Швайнштайгер өндөрштэй гоё тоглогч гэж байгаа. Омбог юм бат бичсэн байна. Сууд ундрах Израилд зориод хүүхэд эмэгтэйчүүдийг халаад байгаа. Ирээдүйд эднэр биднийг ална гэж ütсэн байна. За энэ хүрээд манай өнөөдрийн hot topics нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Folio Forte 800 файлын хүчил манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. За хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураад Payon цахин зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимтүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа нар гисэн хайрыг.